Энэ бүсгүй өөрийнхөө чадах юмыг надад хийж өгөхдөө миний биеийг оршуулахад бэлтгэн бүх биеийг минь анхлан үнэрт тосоор милааж өглөө. Марк 14:8. Энэ үед өрөөнд байсан бусад хүмүүс энэ эмэгтэйг шүүмжилж өөр хоорондоо маргалдаж байхад тэрээр өндөр үнэтэй анхлан тосоор Есүсийг милааж хүндэтгэл үзүүлснийг нь Есүс өндрөөр үнэлж удахгүй миний оршуулганд бэлтгэн ийм сайн үйлдэл хийлээ. Хожим нь авралын тухай сайн мэдээг сонссон энэ дэлхийн хүн бүхэн энэ тухай дурсан санах болно гэж тэр эмэгтэйг урамшуулан магтсан байдаг. Эмэгтэйн хувьд тэрээр ердөө л өөртөө байгаа хамгийн сайн сайхнаа Есүс зориулсан. Та өнөөдөр Есүст өөртөө байгааны зориулж чадчих байна уу? За ингээд ертөнцийн дээр мөнхийн эзэн минь энэ эмэгтэй шиг зөв үйлдэл хийж байхад минь туслаач. Ямар ч үе хийж байгаа үйлдэл, ярьж байгаа үг бүр минь тань таалагдаж байх болтугай. Есүсийн нэрээр гуйлаа. Амен.